Монгол улс энэхүү чухал санаачлагыг эхлүүлсэнд туйлын баяртай байгаагаа илэрхийлээ. Мөн эрхэм ерөнхийлөгчид гүн талархал илэрхийлж баяр хүргэж байна. Европын холбоо ноолорын салбарт идэвхтэй дэмжлэг үзүүлж байгааг онцлон тэмдэглэхийг хүсэж байна. Бид ноолорын үйлдвэрлэлийн өндөр чанартай бүх өртгийн сүлжээг хөгжүүлэхийг дэмжихийг хүсэж байна. Үүний хүрээнд бид STEM нэмэх зэрэг хэд хэдэн хөтөлбөрийг аль хэдийн хэрэгжүүлж байна. Цаашид ноолорын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асар их боломж байгааг бид харж байна. Ноолуур нь өндөр үнцэнтэй бүтээгдэхүүнүүдийг олон монгол хүний тогтвортой ажлын байр орлогын их үүсвэр болдог тул энэ салбарыг дэмжих нь улс орон нутгийнхаа хөгжилд ихээхэн үр ашиг бий болгоно. Үүнээс гадна бид ойжуулалтын санаачлага түншлэлийн хүрээнд ч хамтран ажиллах боломжийг харж байна. Учир нь ойжуулалт гэдэг нь зөвхөн ой модны тухай биш, мөн хөдөө аж ахуй, тэр дундаа ноолуурын салбартай холбоотой асуудал юм. Энэ утгаар Европын хөрөнгө оруулалтын банк уг санаачлагыг судалж илүү гүнзгий, өргөөжтэй хамтын ажиллагааны арга замуудыг эрэлхийлэх боломжтой гэж бид үзэж байна. Энэ салбарын ирээдүй маш гэрэлтэй гэдэгт бид итгэлтэй байгаа юм. Учир нь энэ нь зөвхөн Европын холбооны төдийгүй гишүүн орнуудын болон мэдээж Монгол улсын хувьд ч ихээхэн ач холбогдолтой сонирхол татсан чиглэл юм а.